Баяр залуу гадаа бицүү. Гадаа дотор нар юм. Нандэ тэр зургийг хартаа. Энэ сайн дээр хартаа. Мама энэ хартаа бүгд хартаа. Зургийн бүтээлийн сэдв болохоор юу гэсэн шүү дээ. Мөргөл бол ачаа биш амбалтай маа гэсэн юм аа. Тэгээд тэр юг оруулаад ер нь дөрөв хичээсэн. Тэгээд энэ тэгэхээр цуглаан байна. Цуглаан дотор ингээд энэ бол би вэ? Би юу? Масаа үстэй. Тэгээд энэ дээр болохоор юу гэж байгаа вэ гэхээр энэ залбирал, сургаал, магтаал, нөхөрлөл, үйлчлэл түрүүний сургаалаас нэг юм оруулахгүй болохгүй гэж одоо хоол хамт идэхтэй оруулсан байгаа. Гол нөгөө нэг нөхөрлөл дундаа хоол идэх гэдэг нь хамт орчиж байгаа юм байна. Тэгээд энэ зүйлийг бол ингээ оруулсан. Тэгээд энэ дэр нь яагаад ингэж дэшээ хатчих байгаа вэ гэхээр одоо энэ болохоор байшин дотор юм л да. Байшин яг ингээ харахад энэ шаарнууд одоо байшин ингээ харахад байшин хүнд энэ шаар үргэлж биелэхгүй юм шиг гэж харагдаж бас болох байна. Тэгээд гэтээ бидний тунд одоо бид хүнд одоо ямар нэгэн байдлаар юм ачаа байсан ч гэсэн бидний дотроос гарч байгаа бурхан хандж байгаа энэ одоо юу гэдэг залбирал одоо сугаасаас магтаал бусдад хандсан бурхан хандсан үйлчлэл за нөхөрлөл энэ бүх зүйл бидний тэр энэ хүнд юм шиг байгаа тэр ачаа зүйлүүдийг ч гэсэн ингээд асуугаад бурхан дотор ингээд энэ бүхнээ ингээд өдрөөс өдөрт өсгөж чадах юм бол бурхан дотор бидний мөргөл хөвгөлд бидний өдөр тутмын амьдрал тийм ачаа биш харин тийм амралт яг бурхан дотор зааж чадмаа гэдэг зүйлийг илэрхийлэх юм бол ингэж болсон байна. Тэгээд энэ болохоор энэс юуны үг гаргаж байна? Зон байж болно. За 100 хавар. Тэгээд бидний итгэлийн амьдрал үргэлж цаа зүгээр нэгээд хэлчих. Гэсэн зүгсэн. Тэгээд бидний итгэлийн амьдрал үргэлж хавар зун шиг ингээд цэцэглэж үргэлж ингээд цэцэглэж бидний итгэл үргэлж өсөж байгаасаа гэж хүсэж одоо ингэж зураагүй ч гэсэн ингэж зураг тэгээд болсон маа гэж яа. За тэгээд басаа байлаа. За өөр нэг юм байна.